За сайн байцгаана уу? 8-р Хенрийн Английн Тюдорын хаадын 2 дахь хаан бөгөөд 1509-өөс 1547 онд хаанчилжээ. Тэрээр 7-р Хенри ба Йоркийн Элизабет нарын хүү байв. Түүний хаанчлал Английн шашин улс төрийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд хамгийн их дурсагддаг зүйл нь католик сүмээс Английг салгаж Английн сүмийг байгуулсан явдал юм. Хенри 1491 онд Лондонгийн Гринвич ордонд төржээ. Түүний ах Артур нь хаан ширээг залгамжлах гол өв залгамжлагч байсан боловч 1502 онд Артур нас барснаар Хенри Английн тэтмийг шууд өв залгамжлагч болсон нь. 1509 онд эцэг 7-р Хенри нүүд болж 17 настай Хенри хаан ширээн заларсан юм. Хенри хаан ширээнд гар магцаа Испаний гүнж Кэтрин Арагоныг авч суусан. Тэрээр Кэтринтэй гэрлэхдээ тусгай зөвшөөрөл авчээ. Учир нь Кэтрин түүний нас барсан ах Артурын эхнэр байсан бөгөөд католик сүмийн хуулиар энэ нь хориглогддог байсан юм. Гэвч улс төрийн ашиг сонирхлоос үүдэн гэрлэлтийг зөвшөөрүүлсэн байдаг. Энэ гэрлэлт нь Испанитай бат холбоо тогтоох зорилготой байсан ба эхэндээ харьцангуй тайван доктортой байжээ. Гэвч Кэтрин хэд хэдэн удаа жирэмсэлсэн ч ихэнх хүүхдүүд нь бага насндаа нас барж ганц охин Мэрил амьд үлдсэн гэдэг. Хенри хаан эрэгтэй өв залгамжлагч зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байв. Тэр үед Англи Росын дайнаас дөнгөж гарч ирсэн байсан тул хүчтэй хаан хүүгээ бол дахин дайнд игдэж мэдэх байлаа. Гэвч Кэтрин яхан жирэмслэх нас нь өнгөрч дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон байдаг. Үүнээс болж Хенри эхнэрээсээ салах арга зам хайж эхэлжээ. Тэрээр Библийн Левит ном бичигдсэн ахын эхнэртэй гэрлэхийг бузар хэрэг хэмээсэн ишлэлүүдэд тулгуурлан өөрийн гэрлэлтийг хүчингүй болгохыг Папламд олонтаа хүсэлт гаргасан байдаг. Гэвч Паплам тухайн үед Кэтрины зээ болох Испаний хаан 5-р Карлын дарамтанд байсан тул гэрлэлтийг хүчингүй болгохоос татгалзжээ. Ингэснээр Хенри католик сүмээс салж улс төр шашны хувьд бие даахад хүрсэн юм. 1534 онд Хенри дээд эрхийн тухай хууль баталж Английн сүмийн дээд тэргүүн өөрөө болсон. Ингэснээр Англи католик сүмээс албан ёсоор салж шинэ Английн сүм үүссэн юм. Энэ үед Хенри Анна Болейн нэмийг хатан өргөний шадар бус гүйцэтгэл алдарсан байлаа. Хенри гэрлэлтэд цуцлуулсны дараа Аннатай гэрлэж түүнийг хатан болгожээ. Анна нь 1533 онд төрж охин Элизабет мэндэлсэн байна. Хенри дахин эрэгтэй хүүхэд төрнө гэж найдаж байсан ч Анна хэд хэдэн удаа зулбжээ. Үүний дараа хааны хандлага Аннараа хүүтэрч Аннаг урвсан, садар самуу явдал гаргасан гэх хэрэг тулгаж 1536 онд цаазаар авсан юм. Удалгүй Хенри Джейн Сеймуртай гэрлэж 1537 онд түүний 3 дахь эхнэр Джейн Сеймур хаанд эрэгтэй хүүхэд Эдвард хүүг төрүүлжээ. Энэ нь Хенригийн хамгийн их хүсэж байсан зүйл байлаа. Гэвч Джейн төрөөд удалгүй нас барсан бөгөөд Хенри түүнийг миний жинхэнэ эхнэр гэж дурсаж хожим нь өөрийг нь Джейнтэй хамт оршуулахыг гэрээсэлжээ. Хенри дараа нь дахин 3 удаа гэрэлсэн байдаг. Анна Клевис Герман улстай холбоо тогтоохын тулд Аннагийн хүргийг харж дурлсан боловч уул заа сэтгэл дундуур болж хурмыг цуцалжээ. Кэтрин Ховард Анна Болейний авгахын охин бөгөөд залуухан дурбулаан байв. Гэвч Кэтрин Хенри дурвж нууц амрагтай байсан хэрэгээр 1542 онд цааслагдсан. Кэтрин Пар сүүлчийн эхнэр нь боловсралтай ухаалаг эмэгтэй байсан бөгөөд Хенригийн хүүхдүүдийг эвлэрүүлж нэг гэр бүл шиг байхад их хувь нэмэр оруулжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Хенри их махир болсон. Хөл дээр нь буглаа гарч алхахад нь хүртэл хэцүү болсон гэдэг. Түүнийг ордондоо сүүх дэрэг мэд сандал сууж зөөврөлдөг байжээ. Энэ үед түүний зан ааш хурц, с ижигтэй болж олон хүн амиа алдсан гэдэг. Тэрч байтугай Английн сүмийг бий болгоход нь тусалсан зөвлөх Томас Кромвелийг хүртэл цааслуулсан байна. 1547 онд 8-р Хенри 55 наснда өвд болж хамгийн хайртай эхнэр Джейн Сеймурын хажууд оршуулжээ. Түүний 3 өөр эхнэрээс төрсэн хүүхдүүд бүгд ээлжлэн хаан ширээнд гарсан гэдэг. Эхлээд хүү нь 6-р Эдвард хаан болов. Дараа нь охин нь 1-р Мэри хаан ширээг заламжилж католик шашныг эргүүлэн тогтоох гэж оролдсон. Түүний дараа Анна Болейнээс төрсэн охин 1-р Элизабет хаан болж Английн түүхэнд хамгийн урт алдар цуутай хаанчлалыг тогтоожээ. 8-р Хенригийн үед хийгдсэн католик сүмээс салж
Английн сүмийг үүсгэсэн явдал Английн шашин улс төр соёлын замыг бүхэлд нь өөрчилсөн байдаг. Түүний олон их нэртэй байсан хэд хэдэн хатнаа цааслуулсан эрх мэдэлтэй авцсан амьдрал нь өнөөдөр ч хүмүүсийн сонирхлыг татсаар байдаг. 8 дугаар Хенригийн олон эхнэр төрийг хоёр хуваасан шийдвэрүүд нь түүнийг өнөөдөр ч түүхийн хамгийн маргаантай хаадыныг болгож үлдээжээ. Хүн гэдэг үнэндээ өөрийн хүсэл айдас хоёрын дунд амьдрагч билээ. Хенригийн түүхч бас үүний тод жишээ байж мэдэх юм. Хэрв танд энэ түүх сонирхолтой санагдсан бол манай суваг subscribe хийгээд илүү олон түүхэн баримтат өгүүлгийг хамтдаа сонсхийг урьж байна. Баярлалаа. Дахин уулзцгаая.